Yo, how you doing, Jim Brothers? Сайн байцгаана уу? Энэ талаас High-Tech Nutrition багийн тамирчин очроо яг. Өнөөдөр миний ярих юм бол фитнес спорт хичээлж байгаа залуучууд секси үйл ямар нөлөө гарах вэ? Муу юу, сайн юу гэж тэр талаар танад зөвлөгөө өгмээр байна. Тэгээд эхэлцгээе залуусаа. Эхний хэлэх юм бол 2 баг авсан гэж бодож байгаа. Тэгээд 3-аас 6 долооны шинжилгээнд орсон. Тэгээд өглөө цусны гүйлгээндээс нөгөө тестостероны гормоны дэмжээнээс гаргаал те. Тэгэл нөгөө 3, 4, 6 долооны дараа дахиад нөгөө шинжилгүүдийн гарахаар нөгөө секс хийгээгүй баг нь илүү их гормонтой байсан. Гэхдээ маш бага тунгаар тэгэхээр талаасаа маш бага тунх шүү гэж шууд цаанаас анхааруулж байна. А юу нөлөө гэсэн өөр ямар өөрчлөлтсөн гэхээр илүү их тэмдэглэлийг илүү их ууртаа илүү стресстэйсэн. Тэгэхээр ерөөдөө тэр ойлгомжтой жоохон тийм спортын нөгөө талаар илүү их нөгөө нөлөөтэй байсан байж магадгүй. Яг илүү их зэрлэг үйл илүү их тийм файтинг амар тийм байж та тий. Тэгэхээр тэрнээр байсан нөлөө ихээс нөгөө тестостерон үлдэр дээр маш бага тунгаар ялгаа хийсэн гэж бодож байна. Хоёр дахь нь бол бидний биеийн өдөртөө 2-оос 4 цагийн зөрүүтэй эрг гормоно ялгаргуулдаг. Өглөө 5 мг, орой 25 мг, өдөр нэг 10 мг. Тэгэхээр ингээл өдрөлдөө ингээд нөгөө өндөр нэг их тунгаар ялгарна, бага тунгаар ялгарна гэж байна. Тэгэхээр хүн бие онцлоос шалтгаан хүн өөр ялгаруулдаг тэрийг гэж та нарт хэлье. Та нар зөвлөх юм биш бол нөгөө илүү их ялгарч байгаа үе өөртөө олчвол тэр үеэрээ бэлтгэлээ үлээдүү жоохон илүү их үр дүнтэй гэж хэлье. Ялахаар илүү зэрлэгээ илүү их тестостерон гормонтой байна. Тестостерон гормон ч илүү их нөгөө уурын шингэлт энэс чинь амралт хүчийг чинь нэмдэг. Тэр гормон тэр нөлөөд ч тэ. Тэгэхээр илүү гормон ялгарч байгаа үеэр бэлтгэлээ үед илүү тохиомжтой гэж хэлье. Тэгэхээр тийм цагаа өөртөө олчих. Хоёр дахь нь бол бидний бие чинь одоо секс хийхдээ те. Тэгэл бид нар чинь ингээл гээд нөгөө чинь гоожтэй татсан штэ. Хаан цагийн ингээл нөгөөх нь таамд угаасаа бүх ингээд эрг гормон чинь угаасаа гардаж штэ те. Тэгэхээр та нар тэрэнд саазхан байх байлахаар бид нар чинь нөгөө секс хийж байгаа үедээ буцаад нөгөө эрг гормон чинь ингээд нөхөж аваад илүү их тунгаар чи илүү их одоо агаалаад үйлдвэр чинь тэр гадаашуулсан газ. Тэгэхээр no problem, don't worry. Эрг гормон чи угаасаа тэгсэн ч гэсэн 2, 4, 3 цагийн дараа нөгөө буцаад нөгөө ялгарх юм чи буцаад нөгөө ялгаргаад буцаад нөгөө хэвийн тонглогоо өндөр тонглогоо төвчин. Тэгэхээр эрг гормон бид нар тийм сексэн дээр муу нөлөө гаргадаг гэж хэлье. Өшөө сайн талаар нь бол пролактин тэгээд окситоцин гэж хоёрын гормон ялгарвал пролактин ерөөдөө бидний ингээл өндөр тунгаар секс хийсний дараа ялгархаар нөгөө боовчин ингээл унаж штэ тий ойлгомжтой. Тэгээд нөгөө нойр чин хүүрээд нөгөө пролактин тестостеронтой хамт ингээд хамт яхаар ялгархаар нөгөө эрэгтэй хүн яахчгүй нөгөө нойр хүрээд унтмаар санагдаад амармаар санагдаад эмэгтэй хүнтэй дахиад ингээд өөрчлөлөөд ингээд нөгөө сонирхол нь буурчдаг байхгүй. Тэгэхээр эмэгтэйчүүд ойлгоороо эрэгтэй хүн тэрний сексийн дараа чамдаа өшингээ гоё ингээд ноолоод ингээд ямар байвал чамд амир сайн гэж та нарт хэлээд бидний өөрийнх нь бие онцлогтой одоо зөрж байгаа гэсэн үг шүү дээ. Одоо бид ч өөрөө цаанаас бол ядаралт амралтаа нэхэд хахад өшөө ингээд чамтай ингээд бол чам сайн залуу гэсэн үг шүү дээ. Тэр залууга өөртөө сайн ойрхон байлгаагаараа гэж та нарт хэлье. Окситоцин гэж бол ерөөхдөө одоо яаж хэлэх вэ? Тэр гормон бол хайрын гормон гэж нэрлэж болно. Ерөөхдөө бидний биед нөгөө тийм гоё аз жаргал те ингээд нэгнийхтэй холбоотой ойрхон байх юмс тийм гормон их ялгардаг. Тэгээ эмэгтэйнд илүү их тэр гормон ялгарна. Тэгээд эмэгтэй хүнд яад илүү их ялгардаг болохоор бас эмэгтэй хүн нөгөө сексийн дараа оргазм шүү дээ. Тэгээ оргазм илүү их удаан хугацаанд дээр эмэгтэй хүнийг нөлөөлөд илүү бенефиттэй. Эмэгтэй хүн ч бол ингээд нэг тавьчаал тэгэл маш хурдан хугацаанд нөгөө гоё мэдрэмжээ алдаад нөгөө пролактин өсөл тэгэл ингээд нойрмол болоод эмэгтэй хүн бол тэр хугацаанд жоохон илүү удаан бараг хэдэн минут ч өөрчлөлт нөгөө гоё одоо тавилтын одоо мэдрэмжээ авч чадж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд эмэгтэй угаасаа нөгөө төрж мөрөгтэй ч гэсэн нөгөө окситоцин гэж чинь нөгөө кегл болчин нөлөөд нөгөө чинь ингээд сунхаар буцаад ингээд агшуулдаг эмэгтэй өсөн юм гарахтаа бүх юм чинь ингээд тэр нөлөөтэй гормон авахгүй. Тэгээд өшөө бас нэг юм яриулъя. Фитнесээр хичээлж байгаа эрэгтэй эмэгтэй хүн бол жирийн Үнэсээс жирийн юу ч хийдгүү ингээд спорт хичээлдэг үнэсээс илүү их эрг гормон ялгарна. Тэр чихэн шинжилсэн би та нарт ингээд худлаа юм ярьж байгаа. Би шинэ жиг бүх ингээд судалсан уншсан болохоор ингээд олон мондөг хүмүүс ингээд шинжилдэг шүү дээ. Угаасаа би организмд ингээд би хүн ямар нөлөөтэй юу юм ямар гэж тийм уншаад та нарыг бас өөрийнхөө мэдлэгээс
дээшлээд илүү сайн. Би өөрөө унсан юмараас тэрэн дээр би танаас хуваалцж энэ бол миний бодож байгаа юм биш тэгэхээр мундаг одоо мэдлэгтэй эмчнэрээс шинжлэх хүнээс тэр хүнээс би уншаад ингээд та нар дамжуулж байгаа гэсэн үг шүү далаасаа. Тэгэхээр шинжилгээнд орсон хүнээс одоо жирийн хүн зүгээр сууж исэн спортоор хичээсэн хүний хэдэн 7 хоногийн дотор турш бас дахиад нэг шинжилгээ авч тэгэхээр тестостероны гормоныг тэмжихээр нөгөө спортоор хичээлж байгаа. Гэхдээ зөв дэглэмтэй тэгээ зөв амралттай ингээд явж байгаа залуучуудын жирийн залуучуудаас гормоны тоног нь илүү өндөр байлээ гэж та нар зөвлөе. Тэгэхээр спортоор хичээлээд илүү их эрг гормонтой болдог. Эмэгтэй хүн ч гэсэн эстроген өндөрч гисэн гэхдээ эмэгтэй хүн ч гэсэн тестостерон гормон эрг гормоноо ялгардаг шүү дээ. Тэгэхээр эмэгтэй хүн илүү их эрг гормоноо ялгарна гэвэл ямар сайн нөлөө байна гэвэл их илүү хурдан турна, илүү биений галбир сайжирна, илүү их тийм үзэлтэй болно шүү дээ боломжтой гоё галбиртай болно шүү дээ. Тэгэхээр бас феромонууд их ялгарна. Эмэгтэй эрэгтэй хүн хоёулаа феромонууд ялгардаг шүү дээ. Бид нар чинь угаасаа танаас заяатсан бол бид нар чинь өөрөө одоо цаашдаа засаад дамжуулаад биднээс үржүүлэх тийм маягаар биднээс ингэж байдаг хүнээс чи угаасаа тийм шүү дээ. Тэгэхээр бид нар чи угаасаа ойлгомжтой илүү их феромонтой, илүү их тестостеронтой байвал бид нар чи анханасаа тийм болохоор өөрийгөө өөрчлөх гэж байгаа болохоор тэр биднээс өөрчлөхөө өөрсдөө бид нар магаалт өндөр гаргаж байгаа болохоор нөгөө нэг татлаа илээ татдаг болно шүү дээ. Тэгэхээр би одоо ингээл чим өөр ингээл залуучууд гоё биетэй шүү дээ. Тэгэхээр муухай биетэй гэж нөгөө илүү нөгөө фитнес хийдэг зүгээр жирийн залуугаас илүү нөгөө эмэгтэй хүнд чи илүү гоё нүдэнд нь харагдана. Ялахад нөгөө мөр гартаа том жээж тэнхэр нөгөө бидний нөгөө эмэгтэй хүнтэй ингэж өөрийгөө хамт ингэж байлгах ингээд секс их магадлал хамаагүй өндөр болчтой гэж та нарт бас хэлээ. Тэгэхээр фитнес хийж байгаа залууч илүү их тийм тэр талаар илүү их одоо яаж хэлэх вэ ашигтай. Гэхдээ одооний байдлаар яг хүнээс жоохон өөр бодолтой шүү дээ. Тэгэхээр money is everything гэж ярьдаг бол бас тийм хүнээс зөндөө. Гэхдээ бас бүгдээрээ тийм биш гэж та нарт хэлээ. Бас би хардаг ингээд өөрөө чинь гоё замтай нөгөө бас тийм хардаг хүмүүс зөндөө байгаа шүү. Залуусаа тэгэхээр бүх юмхтэй яг адилхан биш. Тэгээд бид нэр үшээ юу сайн гэвэл нөгөө илүү тайшин амралтаа илүү сайн муу нүлээ бол single залуучууд л жоохон хэцүү байж магадгүй. Наа чи бол single залуу шүү дээ. Тэгэхээр би одоо ингээл гэрлээ ороод би надаа ингээд нам хүлээж авах хүн байхгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө секс хийж чадахгүй болохоор бид нэр одоо заавал нэг одоо хүнтэй уулзах гэж ингэх гэж тэгээ заавал нөгөө гадуур гарна арх хүнтэй шүнжиг ондохгүй шоуд чинь тэгээд ингэж нарьж байгаа тэгэл нөгөө бидний нэг амралтаа алдчихж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нөгөө нойрчин дутуу байна, амралчин дутуу болохоор нөгөө булчинд чинь мөн нуулаа гарна гэсэн булчингийн масаа алдна. Тэгэхээр амралтаа сайн бас авахгүй бол нөгөө кортизол гормон ч илүү тунгаар ялахаар нөгөө булчинд авир мөн нуулаа гаргадаг гормон шүү дээ. Тэгэхээр булчиндаа жоохон тэр талаар мөн нуулаа өгч магадгүй single залууч секс юмэр өгдөгтэй. Тэр секс дээр биш аахгүй залууч ингээл секс хийхээр ингээд ядраад унтдаг гэхээр тэрнээс болдог аахгүй. Тэрний зүгээр унтахгүй амарсан бол наа тэр би нөгөө юм гадаа шуулсан дүү минь надад илүү ашигтай. Тэр залуусаа энэ бичлэг үзсийн дараа найзхантай найзхнаа гоё тэгж аваад хиймээгээд сайхан уцгаараа ёо see ya guys. Ийм бичлэг та нарт таалагдаад байвал манай Facebook channel like дараад share ийм бичлэгийг хийгээд миний YouTube channel очроо даштарч гээд subscribe хийгээд ring дээр дараад бүх мэдээллүүдээ шууд одоо миний бичлэг оруулаад шууд аваад тэгээд үзээд дагаж болно шүү бүгдээрээ залуусаа. Тэгээд надаа Instagram байгаа ш. Instagram-ыг би бас линкийн доор биччихээ. Бүгдээрээ дамжилт хүсье. Yo motherfuckers.